За сайн бацгаана уу. За өнөөдрийн хичээл урмал судлалын хичээл 7 дахь лекц үр боловсрох орны тухай үзнэ. За үр боловсрох орон гэж юу юм? За үр боловсрох орон үрт нахианы бүтцэн ямар байдгийг, үр боловсрох процесс, үр тоос хүртэлт, үр тогтолтгүйгээр үр жимс үүсэх үйл явцын талаар өнөөдрийн хичээл дээр үзэх нэ. За бидний иддэг жимсгэн хүнсний ногоонууд маань бол энэ үр боловсрох орноос үүсэлттэй байдаг. За тэгээ эдгээр маань бол үр боловсрч үр тогтсны үндсэн дээр бол бий болдог талаар өнөөдрийн хичээл дээр үзэх нэ. За өмнөх хичээл маань бол цэцгийн бүтэц буюу үржлийн эргэтэн болох цэцгийн талаар үзсэн. За түүн дотор бол энэ үр боловсрох орон дохиур байдаг талаар өмнөх хичээл дээр бид нар үзсэн. За үр боловсрох орныг бол гинэцэ гэдэг. За нэг цэцгийн бүх үр боловсрох орныг бол нийтд нь гинэцэ буюу им билгийн цогцос гэж нэрлэдэг. За үр боловсрох орн нь нэг буюу хэд хэдэн үрт навчнаас тогтох бөгөөд түүн дотор үрт нахиа агуулгадж байдаг. За үр боловсрох орн нь өрөвч, багна, амсар гэсэн 3 хэсгээс тогтноо. За өмнөх хичээл дээр бид нар бас ярьж исэн үр боловсрох орны бүтцийн талаар ярьж тайлбарлаж байсан. За заримд нь бол баг нь хөгжөөгүй байвал суумал амсартай гэж нэрлэдэг. За амсар нь янз бүрийн хэлбэртэй байж болох бөгөөд за амсрын хэлбрээс нь цагираг, уцслаг гэх мэтчлэнгээр ангилдаг. За энэ хажуу тал бид нар цэцгийн үр боловсрох орон болон тоосыг харуулж байна. За цэцэг маань бол үндсэндээ бол цэцгийн хөл суудал гэж байх бөгөөд цэцгийн навчинцар, за тэгээд цоморлог, дэлбээ, дохиур, үр боловсрох орон гинэ. За цэцгийн хамгийн голд байдаг зүйл бол энэ үр боловсрох орон байдаг. За энэ хүү үр боловсрох орон маань бол цэцгийнхээ суудал дээр хэрхэн сууж өгснөөр нь дээр байрлалтай, доор байрлалтай гэх мэтээр ангилдаг. За одоо бидний энэ ихний үзээд байгаа энэ хэсэг бол А дээр байгаа энэ хэсэг бол үр боловсрох орон дээр суудалтайг харуулж байна. За мөн Б дээр үр боловсрох орон дунд суудалтайг харуулж байна. За үр боловсрох орон доор суудалтайг В дээр харуулж байна. За ийм олон янзаар бий болох бөгөөд үр боловсрох орон нэг цэцэг нь за юутай нэг буюу түүнээс олон байдгаа гэдгийг бид нар өмнөх хичээлээр бас үзсэн. За мөн үр боловсрох орон маань бол амсар, багна, өрөвч гэсэн юм 3 хэсгээс тогтгоо гэж ирсэн бол энэ доотлын Г, Д дээр бол энэ багна байхгүйгээр амсар, үр боловсрох орон гэсэн байдлаар ялгарч харагдж байгааг харуулж байна. За үр боловсрох орны тооноос хамааруулан энгийн буюу дэлгэрэнгүй гэж хоёр ангилдаг. Энгийн гинэцэг бүрдүүлж байгаа үр боловсрох орны нэг юм уу хэд хэдэн үрт навчнаас үүсэх бөгөөд за энэ үр боловсрох орн нэг байвал цянокарп гэж нэрлэдэг. За үр боловсрох орн нь тус бүр нь нэг өрөвчнөөс үрт навчнаас тогтсон байх бөгөөд нэг үр боловсрох орн нэг үрт навчнаас тогтсон байвал анакарп, харин нэг үрт болон хэд хэдэн үрт навчнаас тогтсон байвал цинокарп гэж нэрлэдэг байна. За ингээд үр боловсрох орон анакарп, цинокарп гэж хоёр хэсэгт хувадаг байх нэ. За цинокарпаас үүсэж байгаа нийлсэн үрт навчнууд нь хоорондоо яаж холбогдож байна вэ гэдгээс нь шалтгаалж 3 ангилдаг. За синкарп, лизикарп, паракарп гэж ангилна. За синкарп нь бол үр боловсрох орон үүсгэж байгаа үрт навчнуудаас тус бүртээ үүр үүсгэн хоолойны хажуу гадаргуугаас хоорондоо нийлж ургасан байдлыг бий болгож байдаг. За бидний одоо синокарп бол энэ дээр харагдчихэв. Синокарпны гэж зорсоор тийм ээ. За энэ үрт нахиа үүсэж ургаж байгаа байдлыг харуулж. За ийм байдлаар үүр үүсгэж байгаа ургамал бол жишээ нь үргэс тэмэх, улаан лойл, шивга зэрэг ургамлууд бол ийм үүр үүсгдэг байх нэ. За тэгээ энийг бол бид нар шивгаг хөндлөн зүсэд
харахад бол энэ үр боловсрох орны үрт навчнууд хэрхэн үүсэж байгааг бол харах боломжтой байдаг. За дараагийнх нь бол анакарп байна. За нэг үр боловсрох орн нэг үүртэй бөгөөд түүнийг үүсгэж байгаа үрт навчнууд нь захаараа нийлсэн байдаг. За анакарпыг хараарай. Үрт навчнууд нь захаараа нийлсэн байдгаа гэж тийм үр боловсрох орн нэг үүртэй байна. Нэг үр боловсрох оронтой байна. За энэ нь бол жишээ нь бол юу байх вэ гэхээр тошлой, бургас, намуу гэсэн урамлууд байдаг байх нэ. За дараагийнх нь бол лизикарп. Лизикарп байна. За энэ нь бол үр боловсрох орн нэг үүртэй боловч синакарпын дотоод таславчууд нь одоо энэ таславчууд гэсэн синакарпын энэ дотоод таславчууд одоо голдоо тэнхлэгтэй таславчууд нь уусаж алга болсноос юм голдоо юм тэнхлэгтэй юм шиг. За тойрч үрт нахианууд бий болсон ийм хэлбэртэй байна. Би үр боловсрох орны үрт навч бий болохыг бол лизикарп гэж нэрлэдэг байх нэ. За өрөвчин цэцгийн суудалд хэрхэн байрлаж байгаагаас бас тэдгээрийг ангилж болдог. За доод буюу завсрын байрлалтай гэж ангилдаг. За бидний яриад байгаа нөгөө цинокарп маань бол энэ харагдаж байна. За цинокарп энэ харагдахаас гадна одоо бидний дээр дурдсан одоо лизикарп, анакарп гэх мэт урамлуудын маань одоо энэ хэлбэр төрхийг харуулж байна. За мөн энд одоо үр боловсрох өрөвчний суудлыг харуулж байна. За энэ бол мэдээж эвэг давхур. За давхурын юу байгаа вэ? Тоос сувч гэдэг хэсэг байна тийм ээ. За түүний дотор тал үр боловсрох орон байгаа. За үр боловсрох орон маань одоо амсар, багна, өрөвч гэсэн гурван хэсгээс тогтох бөгөөд суудал дээр байрлсныг энд харуулсан байна. За энэ бол суудал дундуур байрлсан завсрын байрлалтай гэж хэлж болж байна. За тэгээд амсрын хувьд бол ийм дөрвөн амсрыг үзүүлсэн ийм багатай байдгийг бас харуулж байна. За дараагийнх нь болохоор энэ доор байрлалтай, өрөвчин доор байрлалтай, суудал доор байрлалтай. За тэгээд багна, амсар гэх байдлаар байж идэг. Ийм олон янзаар бол орших боломжтой байна. За үрт нахианы бүтээц. Үрт нахиа нь үр боловсрох орны өрөвчин дотор байрлаж өөртөө өндгөн эсийг үүсгэдэг эм гаметофит бий юм аа. Өөрөөр мегоспор гэж нэрлэдэг. Энэ нь 3 давхар хантай. За хамгийн гадна талын ханыг бол интегумент доторх зузаан хэсгийг нүцилус гэж нэрлэдэг. За хамгийн дотор талынхыг нь бол үр хөврлийн ууд гэж нэрлэдэг. За түүний доод талд нь үр хөврлийн уудны доод талд тоос ороход зогтсон сүв байх бөгөөд үүнийг микрофил гэж нэрлэдэг. Түүний эсрэг талд нь бол эсрэг талыг нь бол халаас гэж нэрлэдэг. За гүйцэд боловсрсан үрт нахиа дотор бол 7 ширхэг эс байрладаг. За халаас талдаа буюу одоо доод талдаа одоо 3 ширхэг эс байрлах бөгөөд тэдгээрийн хоромсоом нь бол гаплоид бүрдэлтэй байдаг. За ийм бүрдэлтэй эсийг бол антипод гэж нэрлэдэг байна. Микровил буюу халаасны эсрэг талд байгаа амсрын талдаа байдаг эс маань бол бас 3 эстэй байдаг. За дээрх 3 эс маань бол гаплоид бүрдэлтэй байх бөгөөд хоёр захынхыг нь бол синегрид гэж нэрлэдэг. Голынх нь бол өндгөн эс байдаг. За дээд доод одоо халаас болон микрофил хоёрын дунд бол одоо үрт нахианы гол хэсэгт байрладаг хоромсоомын диплоид бүрдэлтэй эсийн төв бөөм байж байдаг гэж үздэг. За одоо саяны ярьсан одоо үрт нахиа хаана бий болох вэ гэхээр энэ өрөвчин дотор бий болж байгаа гэж байна. За энд бол одоо юу вэ гэхээр амсар байна тийм ээ.
амсраас одоо дамжаад үр тоос маань дамжиж буудаг байна. За ингэж буухтаа энэ өндгөн ис нөгөө дээд талын микрофил тал дээр бол байдаг. Голын иснүүд бол өндгөн ис байдаг. За дунд талын нөгөө бөөмтэй диплоид бүрдэлтэй ис. За энэ хоёр дээр одоо сперм буюу одоо эр бэлгийн ис маань ирж буугаад үр тогтож зигот үүсгдэг байна. За ийхүү зигот үүссэний үр дүнд одоо тоос хүртэл бий болсны үр дүнд бүрэн боловсрсан тоос үр боловсрох орны амсарт буух үзэгдлийг тоос хүртэлт гэнэ. За тоос хүртэлт нь өөртөө тоос хүртэх, солилцсон тоос хүртэх гэж хоёр ангилдаг. За өөртөө тоос хүртэх гэдэг нь нэг цэцгийн тохиор тоос өөрийнхөө үр боловсрох амсарт буухыг хэлдэг. Үүнийгээ бол аутогам гэж нэрлэж байна. Энэ ихэвчлэн битүү дэлгэрдэг цэцгэн тохиолддог. Жишээ нь арваа будаа, шош, бандуу, хялган, оолс гэх мэт цэцгийн дэлбээ нь битүү байдаг. Өөртөө тоос хүртээдэг ийм ургамлууд байх нэ. За солилцсон тоос хүртэх нь бол нэг ургамлын цэцгийн тоос нь уг ургамлынхаа өөр цэцгийн үр боловсрох орны амсарт байна. Үүнийг бол гейтоногам гэж нэрлэдэг. За солилцсон тоос хүртэх нь бол гейтоногам, ксеногам гэсэн хоёр хэсэгт хуваагдаж байдаг. За тэгэхээр солилцсон тоос хүртэхэд бол хөрш зэрэгэлдээ ойрхон одоо тоосоо хүртээж ургамал маань дэлгэрч хөгждөг бол зарим тохиолдолд одоо усаар, салхиар, за шуудаар тийм ээ шавжаар гих мэтчлэнгээр одоо хол газар нэг газраас нөгөө газарт одоо дамжин холын холд одоо солилцсон тоос хүртэж байгаа энэ үйл явцыг хэлдэг байна. За энэ бол тоос хүртэж байгаа хэлбэрийг үрт нахиа өрөвчөнд орж байгаа байдлыг харуулж байна. За эндээс одоо тоос авчноос тоос гарлаа. Яг амсраар ороод доошоо багнаар дамжаад өрөвч рүү орж иж байгаа хэлбэр. За өрөвчөнд бол одоо өндгөн ис болон нөгөө бөөм агуулсан удамшлын мэдээллийг агуулсан эстээр бас очиж нийлээд одоо үр тогтож одоо үр жимс үүсгэж байна. За үр жимс үүссэний үр дүнд үр жимс нь одоо хөрсөн шингэж ургамал ургана. Ургамлын эцэст нь бол цэцэг ургана. Цэцэгт одоо яг нь үр боловсрох орн давхуур бий болж байна. За энэний үр дүнд нөгөө тоос маань тоос овчноос гараад эргээд яах юм? Үр боловсрох оронд тоосоо унгах байдлаар үржиж үр тоос хүртдэг. Энийг бол юу гэх вэ гэхээр өөртөө тоос хүртэх гэж хэлж байна. За зарим хос бэлэг цэцэг өөртөө тоос хүртэж чадсанаа заавал солилцсон бас тоос хүртэж байдаг. Ийм ургамлыг өөртөө суваа гэж нэрлэдэг. Өөртөө тоос хүртдэг бас солилцсон тоос хүртэж байдаг. Жишээ нь бол байцаа буюу цагаан будаа энэ маягаар тоос хүртдэг байна. За солилцсон тоос хүртэлт хамгийн их хэлбэг тархаж идэг. Энэ нь бол энтомофил буюу одоо шавжаар тоос хүртэх. Гидрофил буюу одоо усаар тоос хүртэх. Ортитофил буюу шуугаар жижиг шуудаар тий үр тариагаар хооллогч шууд маань нэг цэцгнээс нөгөө цэцэгт сууж явахдаа тоосыг хүртээж байгаа. Гэх байдлаар байдаг. За дөрөвдөх нь бол одоо салхиар тоос хүртэх гэсэн ийм шинж тэмдгүүдээр солилцсон тоос хүртдэг байна. За бидний дээр ярьсанчлан тий ургамлууд маань ийм үрт нахиануудыг бий болгож байдаг байна. Одоо жишээлбэл энэ алимны үрт нахиа үр жимс нь бол энэ доороо байдаг одоо жимс ургамлын маань яс тий үр гэж яриад байдаг. Бид нар энийг аваад л тарьчих юм бол одоо ургаж байдаг шүү дээ. За энд лирник харуулж байна. За энд чавга тий. За тоор мэтчлэл. За нохон шүү.
За нөгөө хүрээнд улаалцгана гэх мэт лимон байна бас тийм. За бидний мэддэг бусад одоо төрлийн самар нүцгэн үрт болон даалдварт урамлуудын маань үр дахиад иймэрхүү байдлаар үржиж өсдөг байх нэ. За үр жимсийг дотор нь бол одоо шүүслэг жимс, хуурай жимс гэх байдлаар ангилдаг. За саяны миний харуулсан бол шүүслэг жимсүүдийг харуулж байна. За урамлын үржил түүний хэлбэрөө тоос хүртэлтэй дэлгэрүүлэн авч үзье. За үржлийн мөн чанар нь бол организм бүрд өөртөө төстэй биеийг төрүүлэх. За түүний тусламжтайгаар тухайн зүйл оршин тогтнох нөхцөлийг бүрдүүлж байдаг. Үржлийн процессын үндэс нь эсүүд хуваагдах, ялгууржих чадвартай байдгаараа онцлог байдаг. За урамлын үржлийг бол 3 үндсэн арга хэлбэр байна гэж үздэг. Вегетатив үржил, бэлгийн бус үржил, бэлгийн үржил гэсэн ийм 3 үндсэн аргаар урамлын үржил бий болдог байх нэ. За вегетатив үржил гэж юу юм бэ гэж. Үржлийн энэ хэлбэр нь бол доод, дээд бүх урамл тохиолдож байдаг. Үржлийн үед вегетатив эрхтнүүд хэсгүүдээс нь шинэ бие үүсч байдаг. Вегетатив эрхтэн гэдэг маань юу вэ манайхаа? Урамлын үндэс, за иш навч зэрэг нь бол вегетатив эрхтэн. Тэгэхээр тухайн урамлын цэцэгт урамлын одоо иш навч үндсээс нь тодорхой нэг хэсгийг нь аваад тарихад бол дахин шинэ бие үүсэж байдаг. Үүнийг л вегетатив үржил гэж хэлдэг. За жишээлбэл олон урамлын үндэс нэмэлт нахиа үүсгэх бөгөөд түүнээс шинэ мөчөр бий болж байдаг. Навч нахиа нэмэлт нахиа үүсгэдэг. За навч нь хаяа нэмэлт нахиа бас үүсгэдэг. Байгаль дээр бол ишний тасархай, хэрчмээр бол зарим урамлуудыг үржүүлж байдаг байна. За үүнээс гадна бас бид нар дүрс хуурсан найлзуур болох болцоо, сонгинлог болцоо, үндэслэг гიშ гэх мэтчлэн за сахал иш нь вегетатив эрхтний үрийг бас гүйцэтгэж байдаг. Вегетатив үржлийн нэг онцлог бол түүний үр удмууд их организмтойгоо адилхан байдгаараа онцлог байдаг. За тэгэхээр ерөнхийдөө бол вегетатив үржил гэдэг бол үндэс, иш, навчны аль нэг хэсгийг л тарихад тэр нь үржих боломжтой. Энэ үржлийг бол вегетатив үржил буюу бэлгийн бус үржил гэж хэлж байна. За бэлгийн бус үржил үр удмаа үлдээхэд зориулж тусгай гаплоид эсүүд болох спорууд үүсгэж байдаг. Спор бүр тохиромжтой нөхцөлд ургаж шинэ биеийг үүсгэж байдаг. Спор бол нягт бүрхүүлтэй цитоплазм, бөөм, митохондри, пластид зэргийг агуулсан амьд эс байдаг. За усны урамлын спорууд шилбүүртэй, идэвхтэй хөдөлгөөнтэй байдаг. Ийм спорыг зооспор гэж нэрлэдэг. За салхи усны урсгалаар зөөгдөн шилбүүргүй спор бас бий болдог. Үүнийг аполлоноспор гэж нэрлэдэг. Спорууд их газрын вегетатив эсүүдээс эсвэл тусгай олон эст байгууламж спорингээс үүсэж байдаг. За дээд ургамалд спорууд редукц буюу миоз хуваагдлаар үүсдэг учраас гаплоид эсүүд байдаг. За бэлгийн бус үржил дараах онцлогтой. Үржлийн өндөр эрчимтэй явагдах боломжтой их урамлын шин чанарыг давтсан байдлаар нэг төрлийн удмыг бий болгож байдаг байна. За бэлгийн эсийн үржлэлээр үржиж байгаа энэ спор үүсгэн үржиж байгаа урамлууд гэх юм бол бидний мэддэг вирус, бактери, за замаг, хаг, мөөг гэх мэт урамлууд маань бол бэлгийн бус үржлээр спор үүсгэж үрждэг байх нэ. За бэлгийн үржил. Үржлийн энэ хэлбэр бол зүйлийн түүхэн хувьсгах хөгжил, биологийн чухал ач холбогдолтой хэлбэр болжээ. За бэлгийн үржлийн үед бэлгийн үржлийн тусгай эсүүд болох гаметууд үүсэж байдаг. Спороос ялгарах онцлог нь дан ганц гамет шинэ бие үүсгэдэг. Хоёр гамет нэгдэж байж үүсгдэг онцлог. Үр тогтолтын үр дүнд зигот бий болсны үр дүнд одоо морфологийн хувьд хос хоромсоонтой диплоид эс үүсдэг байна. За эндээс бол ерөнхийдөө эрим гэсэн гаметууд бий болно. Эрим гаметууд нийлж нэгдэж үр тогтоод за манай
Ургамлын хувьд бол одоо ирим гамет нь бол за 90 нь бол давхур доторх тоос тийм ээ. За эм нь бол үр боловсрох орон. За энэ хоёр нийлжээж бол бэлгийн үржлэг бий болгодог байна. За бэлгийн үржлийн 3 хэлбэр байдаг. Хэрэв ижил гаметуудтай бэлгийн процессыг изогам гэдэг бол хэлбэр хэмжээгээр ялгаатай процессыг бол гетерогам гэж нэрлэдэг. Ийм гамет нь том хөдөлгөөнгүй нөөц бодис агуулсан байдаг бол ийм гаметийг бол өндгөн эс гэж хэлдэг. За эдгээр нь бол явагдах процессыг бол огам гэж нэрлэдэг. Эр гамет бол жижиг шилбүүртэй учраас хөдөлгөөнтэй. Үүнийг сперматозоид гэж бас хэлдэг. Гаметтэй ангид одоо үүссэн байна. Ийм гаметууд бол архигонд эр гаметууд антридад хөгжиж бий болдог. За хөврлийн уут. За хөврлийн уутан дотор бол үрт нахианы хөгжил бий болж байдаг. За энд бол одоо ерөнхийдөө хөврөл буюу үр хөврлийг явуулах зүйл маань бол тэр өрөвчин дотор болж байгаа үйл явцуд байна. За интегумент, нуцелус, за үр хөврлийн уут төвийн 2 бөмбөтэй болох гипостат бий болох дамжуулах багц, халаа зүсгэх, үрийн хөл буюу фуникулус бий болгох, өндгөн синегрид гэх мэт үе шатуудыг дамждаг. За үрт нахианы хөгжлийг бол макроспорогенез гэж нэрлэдэг байна. За тоосны бүтэц. Палинолог, экзин, сексин гэх мэтчлэн уургийн агуулмжтай ферментийг агуулсан байдаг байна. За вегетатив, генератив бөөмүүдтэй археоспорыг үүсгэж байдаг ийм онцлогтой. За тоосны мөхлөгтэй. За тоосны мөхлөгд дотор одоо тоос байдаг. За энэ нь бол микроспорогенезээр бий болж явагдах бөгөөд тоос буюу микроспор. За тоос нь бол тоосовчин дотор байдаг. За тэгээд тоосовч нь бол эпидермис, ширхэг буюу фиброз, мезодерм, тапитум буюу тижээлийн давхраа тоос гэсэн ийм хэсгүүдээс бүрддэг байх нэ. За тоос хүртэлт хэрхэн явагддаг вэ? Өөрөө өөртөө тоос хүртэх буюу автогам, солилцсон тоос хүртэх буюу ксеногам гэсэн ийм хоёр замаар явагддаг гэдгийг дээр бид нар ярьсан. За солилцсон тоос хүртэх нь бол ксеногам нь салхиар, шавжаар, усаар, шуугаар хүртэх энэ үйл явцыг. За тоос хүртэх үед үр боловсрох орны амсар дээр олон тоос ирж суух боловч түүнээс цөөхн нь үр боловсрох орн руу үрвчэнд хүрж идэг. Хөврлийн уутанд тоосны хоолой хүрмэгц 2 спермийн нэг нь өндгөн эстэй, нөгөө нь хөврлийн уутны 2 дахь бөмбөгтэй нийлдэг. Энэ хоёр процесс нэгэн зэрэг явагддаг тул давхар үр тогтолт гэж нэрлэдэг. Давхар үр тогтолтыг 1898 онд Оросын эрдэмтэн Навашин илрүүлсэн байдаг. Давхар үр тогтолт нь зөвхөн бүрхүүл үрт ургамалд тохиолдож байдаг. За үр тогтолт нь бол порогам, халазогам, мезогам гэсэн хэлбэрүүдээр явагдаж байдаг. За үүний үр дүнд бол үр жимс үүсэж байдаг. Апомиксис, ампимиксис гэсэн ийм давхар буюу одоо дан одоо бүрхүүл үүсгэж үр жимс үүсгэх нэ. За энэ нь бол одоо нөгөө шүүст буюу хуурай жимс буюу болох. За үр хөврлийн хөгжлийг харъя гэвэл одоо энэ тоонулжин цэцэгтэн, нийлмэл цэцэгтэн, жисэн цэрээ овг, луйлын овг, башрын овгууд дээрээс ажиллаж харж болох юм аа. За ингээд анхаарал тавьсан та нартай баярлалаа. За энэ зурган дээр бол тоос хүртэж байгаа байдлыг харуулж байна. Тэгээд шавжаар тоос хүртэж байна. За анхаарал тавьсанд баярлалаа. Баяр таа.